Нэмэлт цаг нэвтрүүлгийн шинэхэн дугаартаа тавтай морил. Ширхэглэн будрах цастай шинэ жилийн уур амьсгалаар дүүрэн эдгэр өдрүүдэд Монголын сагсан бөмбөгч мөн сонирхолтой тоглолтуудаар дүүрэн чих сэртэл гэж нүд бүлтээлгэм үйл явдлаар арвин өнгөрч байна. Олон зүйл нуршаад яахав хамтдаа шинэ дугаараа эхлүүлцгээе. Өнгөрсөн 7 хоногийн онцлог тоглолтоор бид 2025 оны холбооны цомын шилдэг 8 багийн өрсөлдөөнөөс Сэлэнг Бодон суулан BCH Knights багуудын тоглолтыг нэрлэж байна. Спортын төв ордонд явсан энэ тоглолт хуучин цагийг мэдрүүлсэн уур амьсгал дурсамж хөтлсөн үзэгчдийн уухайн дор өрнсөн юм. Эхэлсэн цагаас л биднийг огт уйдаагаагүй энэ тоглолтын эцсийн мөчөд Хүлэг Баатруудын жанжин Эрдэнэцогт хожлын шидэлтээр бага шилдэг 4-т багтаасан бол түүний зэвсэг нэгт зэрэг сугар очир 27 оноо цуглуулж 24 удаа самраас бөмбөг авч супер нэгэн тоглолтоо үзүүллээ. Одоо харин хамтдаа тоглолтын тоймыг хүлээн авч үзцгээе. За ингээд тоглолт эхлэхэд бэлэн болсон сугар очир дүлгөө нар дундаа өсөрснээр тоглолт эхэлнэ. За BCH Knights-аас сугар очир бэртлийн дараа өнөөдөр багтаага анхны тоглолтод оролцож байна. BCH Knights-аас ихний тоглолтог сугар очир будагдаад албаагаас авч байна. Инкваторт пикнер олж явсан. Инкваторын довтлогоо амжилттай болсон. Нэмээд алдаатай. Ердөө 3 довтлогоо төгсгчлөө шүү. Ананд энэ удаа аваа шуушилсан холын зан шидэл багийн 10 дахь оноо болсон. План дээрээс Инкватын дүлгөөнд доошоо гүйсэн задлаа төгчийн төгөлдөр. Довтлогоо 7 секунд төгөлдөр шидсэн. Холын шидэлт оновчтой. Төгөлдөр Ганбаатрын эсрэг татаж шидсэн төгөлдрийн шидэлт оновчгүй. Дэлгэрний 2 дахь боломжийг үүсгээд дээш явсан. Довтлогоо оновчтой нэмээд алдаа салгаж байна. Ганбаатартай ойлголцсонгүй бөмбөг таслагдсан Бодонсоос хүний илүүтэй гараад ирсэн инх сайхны дамжуултыг Ананд төгсгсөн. Багийн 29 дахь оноо болсон. Төгөлдөр доор гой дамжуулт байсан Ганбаатар дэлгэрний ямын эсрэг довтлогоо амжилттай. Сэдвасрын төгөлдөр Ганбаатрын эсрэг гоё шидэлт байлаа. Ганбаатар урд гарчаад хамгаалт хийж байгаа юм шүү. Ананд аваа шуушидсан холын зай шидэлт амжилттай болсон. Багийн 34 Төгөлдрийн довтлогоо дээр хаалт оновчтой Ганбаатар дараагийн нэг боломжийг үүсгээд за дээдлигийн удирдлын 2 дугаар хагастай ялангуяа хамгаалалт нь маш идэвхтэй байгаа. Анандд Хурцбаатар ямар гой дамжуултыг өгсөн бэ? Дүлгөө самбар доороос 2 оноо авсан. Хурцбаатарын чихэр шиг дамжуулт. Анандыг шидэлтнээр сулсан. Харин болтын Ананд хоолын шидэлт оновчтой. Сурагийн самбар байсан. Эрдэнэцогтын гой дамжуулт байсан. Базаргүр хурдан довтлогоор 2 оноо авсан. Нэг довтлогооны доор дамжуулт Инкватор дээр ирсэн. Инкватор довтлогоо гарсан. Гэхдээ дүлгөө 2 дахь боломжийг үүсгээд самбарцсан довтлогоо амжилттай. Базаргүр огтгож үдсэнгүү сугар очир 2 дахь боломжоор. Дүлгөө Инкватор соёх хийвгүй дамжуулт ирсэн. За Инкватор дүлгөө гэсэн 2 тоглож чинь үү. Нөгөө завчин дээрээс илүү нэг дамжуулт мөнхтөр шууд шидсэн шидэл самбартаа дунсан. Ямар чухал шидэлтэй байваа. За Ганбаатрын станыг дуудаж байгаа юм байна. Эрдэнэцогт эргээд Ганбаатар дайраад орсон 100 гарын довтлогоо амжилттай. Их амгалан доор сугар очир сударсан 2 оноо авсан. Хурцбаатар дүлгөө Ананд доор Инкватор сугарагийн өдөөс довтлсон довтлогоо амжилттай. Нэмэлт нэг шидэлтийг Гонлбаатрын Инкватор гүйцэтгэж авч чадсангүй эргээд Бодонсын хурдан довтлогоо. Дүлгөө мөнхтөрийн эсрэг довтлогоо амжилттай болсон. Инкваторын станыг аваад доор дамжуултыг өгсөн мөнхтөр тасалсан хурдан довтлогоонд Эрдэнэцогтын дамжуулт мөнхтөр ямар гой дамжуултууд явсан бэ? Оноо авалтнаар сугар очир гайхалтай байна. Ананд аваа шууд шидсэн. Ариун болтын Анандын одын шидэл тоог 72 дээр тэнцүүлж байгаа үзэгчтэй. Гайрд нь өөрөө шидсэн. Гайрдын шидэлт оновчгүй 2 дахь боломжийг гайрд нь өөртөө үүсгээд за хүний илүүтэй гараад ирэх боломжтой болчлоо одоо Ананд задалсан сувсуу Сэдвасрын төгөлдөр холын зай шидэл Сэлэнг Бодонс багт 1 онооны тэргүүл хамгаалан суурин дээрээс шууд шидсэн шидэл оновчгүй сугар очир 2 дахь боломжийг үүсгэсэн. Эрдэнэцогтын холын шидэлт оновчтой. Ингээс бөмбөг авсан доор Инкватор төвхөвлбөр
За энэ хөлбөр энэ үе дээр их олон явж байгаа да. Инхбатар Суграгийн өдөөс алсаг амжилтгүй 2 дахь хөлөмжөөр Инхбатын дүүлгөөг оноо авсан. Эрдэнэ цогт за багийн ахлагч шийдвэрлэх хүчит бөмбөг авсан да. Эрдэнэ цог доор Суграа очир самбарцсан давталгаа амжилтгүй Ганбаатар гатгаа давталсан. Инхбатар за маш хол бөмбөгийг авсан да. Суграа очрын эсрэг Инхбатрын давталгаа оновчтой болсон. Эргээд завсарлах захиалж BCH Knights тоо 79-д хийсэн. За алдаа гарах хэрэг байхгүй. Эрдэнэ цогт баруун дайраад орсон дундаа шилдэг гүйцэтгсэн Очирбатын Эрдэнэ цогт BCH ямар гайхалтай тоглолт вэ? Урьдчилсан финалыг битгүү үзэгшгэл боллоо. Тэглээ. Хэдий Хүлэгбаатарууд холбооны цомын хагас гişэ чалгарсан ч үндэсний дээдлигийн үрээнд өнгөрсөн 7 хоногт 2 дахь ялагдлаа амслаа. Зогсоогдшгүй мэт байсан тэднийг зогсоход хүргэсэн гол хүчин зүйл нь Алтан гэрлийн А2. Шигшээгийн ахлагчийнхаа дээрээс хүртэл тохоод амжсан энэ залуу тус тоглолтод 24 оноо 16 самбартай тоглолтыг дуусгасан юм. Хамтдаа түүний тоглолтын онцлог мөчүүд болон тоглолтын дараа өгсөн ярилцлагыг хүлээн авцгаая. Хасын үлгүүд өмнөөс гард гэдэг нэртэй байсан одоо BCH Knights маш том ривал хоёр баг юм. Айгуу бас хүлээжсэн тоглолт боллоо. Өөрийгөө бас ер нь сэтгэл зүйн үүдэрсэн би бэлтрүүдэрсэн маш сайн бэлдсэн. Тэгээ хожил байгуулсанд бол маш их баяртай байна. Тоглолтын өмнө ер нь ямар давуу талыг гаргая гэж багаараа ярилцсан уу? Давуу тал гэвэл мэдээж манай хурдан давталгаа. Тэгээ манай одоо сайз доороо илүүрхий. Тэгээ хамгаалтаар илүүрхий гэж яаж гарч ирсэн дээ. За Скортобоос дасгалжуулагч өөртөө ч бас их тулж ажиллаж байгаа. Ер нь ямар зөвлөгөөнүүд өгч байна? Тийм мэдээж маш их загнуулж байгаа. Тэгээ мэдээж яагаад загнаад байгааг нь бас мэдээд байгаа болохоор айгүй тийм хичээх тийм одоо том юм одоо байгааг одоо мэдж байгаа юм. Тэр нь бол маш их хэрэгтэй зөвлөгөөнүүд өгч нь маш их шахаж байгаа. Тэрийнхэн тэрээр ч гэсэн өөрөө бол би амьсанд ажиллаж байгаа. За дараагийн тоглолтууд намжсэ. За баярлалаа. Нэмэлт цаг нэвтрүүлгийн энэ дугаартаа бид SG Apes багийн хувц салхи хөрөөгөөр зочлолоо. Дасгалжуулагч Neto нэмэх нь мөх төвшин зол жаргал хамтдаа орцгоё. The face is maybe sad. They are scoring with our turnovers, with our mistakes. Free throws. When they play 5-on-5 with us, we can guard them. But no second chance. And offensive rebound. Oh, coach, but they are so big. Box out. Heads up. On defense, guys. On defense. You need to play back on defense. One important thing, please. One important thing. Hey, when you play pick and roll, they close the area. They back the paint. Please, no more this pass. No work because they protect the paint. We need to set up off pass, and then you can use here. Don't pass this for this area, please. No, this area is not so good. If you remember, a lot of time that you play the pick and roll and you try pass inside, no working. And they do the same thing. When you play switch, they pass the ball. This is a good basket. Do you remember when I talked to you on the practice? When you play pick and roll, if you see switch, pass the ball. Then, who guard the next pass? If they play this, next pass this, deny. If they can, they bring the ball here and you play 1-on-1. No problem if the big guy stay here. No problem. When they play switch, okay? Yeah. Hey, if you can defense a little bit better, no second chance, we can do that. Let's go! Hey guys, energy on 3, 1, 2, 3! Energy! Let's go!
Айл switch хийж байгаа шүү дээ. Switch хийж байгаа найдын жижиг хүн тоожод дээр ч юм уу, над дээр ч юм уу ахаа үзье. Байхад доо пост руу нэг үү. Доо пост руу унж байгаа тэрчээсээ юу гаяа. Концепт юу тийм. Яа мисмэч уучаад авч маань ашиглаж дандаа удаас явах. Мисмэч болоогүй заслаан дээр солихгүй гарч ивэл юу гаяа. Жижиг доош гараад. Би чиний хүнжил гаргаж чи энэ рүү гарах та. Тэгээд чи хаш камин хаа энийг хаа тэгээд заавал тийм чи надад тогтоод хаалгаа. Тэгээд хүмүүс тогтоож нэг тэгж нэг явуулсан юм. We try to get every time. Yeah, but we try to pass when they switch. This pass is not so good. Maybe this pass and then this side. Эргээд тавтамаар л нэвтрүүлгийн энэ хэсэгтээ бид өнгөрсөн 7 хоногийн онцлог тоглогчдын ярилцлагыг хүргэдэг үлээ. Өнгөрсөн 7 хоногт хэн юу ярив? За өнөөдрийн тоглолтын сэтгэл тоглолт ямар хөө? Тоглолтын талаар сэтгэлээ хаалцаач. Барих уу? Тоглолтын талаар сэтгэлгээ уйлмах хэцүү тоглолтууд болж өнгөрлөө. Тэгээд манайх юуцсан 4-р орж ирсэн 9 онооны дутаа орж ирсэн. Тэгээд тэрийг юу ч гэсэн хамгаалтаараа нөхөж ер нь бол аль да оноохгүй байж тэнцүүлж чадлаа. Тэгээд тэрнээс ер нь бол манай тоглолт хэрэглээ гэж бодож байна. Сүүлийн 5 тоглолтын 4-т нь ажиллаа. Багийн уур амьсгал ямар байна? Ер нь бол багийн уур амьсгал одоо гоё болж эхэлж байна. Тэгээд би бас Knights багаас ирээд багтаа нэг л уусч өгөхгүй байсан. Тэгээд өнөөдрийн тоглолтын дээр гайгүй тоглолоо. Тэгээд бас дээрэс нь тоглоогч ирээд ер нь бас нэг тийм нэг багийг нэг ер нь өдөртлөг нэг ер нь бол системтэй тим болгож байна. Тэгээд тэр нь бас надад бас таалагдж байгаа. Тийм манай багч гэсэн тэр л ер нь 5 тоглолтод 4 байсан болж байна да багшлтаа. За дараагийн тоглолтууд намжсан. Баярлалаа. Баярлалаа. Аавч таартай шүү. За ингээд үзэгчтэй өнөөдрийн эхний тоглолт өндөрлөө. Тоотхоо дараагийн тоглолт 5 дөрөв болно. Өнөөдрийн ер нь их тайван харагдлаа. Өнөөдөр ямар байсан бэ? За юуны түрүүн хожил авсандаа маш их баяртай. Тэгээд юуны түрүүн энэ холбооны цом гэдэг гоё монголчуудын тамирчдын өрсөлдөх тэмцээнийг бас ингээд санаачлаад зохион байгуулж байгаа Сагсан холбооныхандаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд юуны түрүү дөрөвт үлдсэндээ маш их баяртай. Тэгээд энэ тоглолтод нь бол ер нь бол маш их бэлтэж байгаа өөрийгөө ер нь бол цаашлаач лиг дээр одоо ер нь аль бэлтэж байгаа гэхээ тий. Тэгээд өнөөдөр аягүй тайван тэгээд хамгаалал нэрээ илүү фокуслж тоглохыг багтаа бас хожил авчрах амар тийм сэтгэлээсэн болохоор яг тэрийг ингээд яг тайван байлгаж чадсан бол энэ хожлыг авчирч чадсан байх гэж бодож байна. Эсрэг багтаа зориулж ер нь ямар тактик боловсруулж гарч ирэв? Ер нь бас багаараа гарч ирэхийн өмнө хэр сэтгэл зүгээ бэлдэж гарч ирсэн бэ? Одоо энэ ч одоо хож эсвэл хайр гэдэг тэмцээн шүү дээ тий. Тэгээд энэ бол нэг нь хожоо нэг нь угаасаа хасагдана. Тийм болохоор мэдээж харахыг хүсэхгүй. Тэгээд цаашаа тоглолтоо үргэлжлүүлэхийг маш хүссэн болохоор багийнхантайгаа бэлтгэл дээр хамгаалалт дээр илүү ажиллаа тий. Багийнхаа өмнө нь бас ингээд багтаа ер нь бол хоёр одоо ингээд ер нь лиг дээр ч ер нь бол тоглолт таарад байгаа. Тэгээд айл олох яг хин ямар тоглогч нараа авахаа одоо ер нь бол бүгдээрээ судалж байгаа. Тэгээд мэдсэн байсан болохоор бэлтгэл дээр аягүй сайн бэлдсэн гэж бодсон. Тэр маань одоо үр дүнтэй байж энэ хожлыг авч чадлаа гэж бодчих. Ингээд уулзгаата таатай байна үзэгчтэй бид дөнгөж сая сэлэг бодон суулан BCH Knights гэсэн маш сонирхолтой тоглолтыг хүлээн авч үзлээ. За хожил авсан BCH Knights баг За бид бүхэн хожил авсан BCH Knights багийн ахлагч Эрдэнэ цогтой та бүхнийг уулзаж байна. За юуны өмнө маш хүн тоглолтоос хожил авсан чи өөр чинь болон танай багийн арай албад баяр үгээ. Баярлалаа. Өнөөдөр мэдээж амаргүй маш хүн тоглолт толхгүй байсан те. Ингээд эцсийн мөч ямар хожил авсан маш их баяртай. За юуны өмнө өөрөөс ч асуух нэг зүйл байна. Спортын ордны уур амьсгалыг хэрэг сансан байна. Ер нь одоо энэ уур амьсгалыг нэг төсөөлөд үгээр илэрхийлвэл. Тэгээ 21 оноос хойш спортын төв ордондоо яг энэ тоглолт тэмцээнээр тоглосонгуудад маш гоё байна. Маш дулаан уур амьсгалтай буцаад эргэжтэй дурсан маш гоё мэдрэмж төрж байна. Гоё байна. За сүүлийн хожлын шийдэл буюу баатар шотыг өөрөө хийлээ. Тэрхүү шийдэлд хувилбар дээрээс үндэслэн үгүй бол одоо өөрийн одоо гарцаа авах нэг толгойн мэдсэн шийдэлт байв уу? 13 секунд дутуу байсан. Ямарсан хажуунаас гаргаад холбор яваад эцсийн мөчд би бөмбөг аваад ямарсан. Тэгээд нэг эсрэг нэг өсвөл заслаан дуудахгүй шийдэр өөрөө гарах байсан. Ямарсан тэгээд гаргасан шийдэр маань оновчтой байж хожлын шийдэл болж чадсан даа баяртай. За мөн өнөөдөр багийн төвийн тамирчин сугар очрын хувьд
За 25-аас дээш самбар 20-оос дээш оноо авлаа. За энэ тамирчны тоглолтын талаар багийн ахлагчийн хувьд дүгнэлт хэлвэл. Үлээж дүү маань энэ жил Монголд тий анхныхаа жил тоглож байгаа өмнө 50 усад маш сайн бэлтгэл хийгээд маш өндөр түвшинд тоглож байгаад ирсэндээ Монголынхоо одоо Сагсан багийн уур амьсгал дуусаад тоглолтоос тоглолтод улам арга барилаа одоо багтаа маш том нөлөөг үзүүлж байгаа. Тэгээ манай багийн одоо лиг дээр өнөөдөр гээд бүх амжилтанд авсан дүү маань манай багийнхаа бүгд тэр чигтээ байгаас манай суураад үгийн манай тоглолтын арга барил маш том нөлөөтэй байгаа. За баярлалаа. Дараагийн тоглолтод амжилт хүсье. За төрс өдрөө баг хамт олноороо бид нар бас яг өчигдөр байрлалсан. Тэгээд яг баг хамт олноороо тэмдэглэж байна. Тэгээд хожил авч төрс өдрөө гоё үр бүтээлтэй багийнхантайгаа хамтдаа хожил авч тийм гуниглахгүйгээр дуусгая гэж хичээсэн. Тэгээд тэр нь бас үр дүнтэй боллоо. За өнөөдөр Монголын цагийн бас маш хүчтэй өрсөлдөөний үзүүлэлт Монголын цагийн талаар тоглолт юу болов? Айгу хурдан тоглоход тийм контакттэй тоглолт боллоо. Тэгээ хуучин багийн дүү маань бас бидэд сюрприз барьж чадлаа. Ороо мэдлэгээ дэвшүүлэхдээ ороо 3-аас ийш өөдөөс чи 3-аас ийш баяр үргээ гэж хэлсэн. Яг зөндөө хийлээ. Зөндөө их байлиг авлаа. Баярлалаа дүүдээ. За бас бэртэг шиг бол шүрмс гайгүй юу? Тэгээ хоёр хөлийн шүрмс би нэг сая сүүл лиг дээр хөлөө шигцсэн байсан. Тэгээ хэд хоног бэлгэлдээ оршоод аваа. Тэгээд жоо ачаал авахаар бэлгэл хийг болох ачаал авахаар жоо ихсэн байгаа л гэж бодчих. Тэгэхээр бусдаар гайгүй бахоо. Амчс төрсөдөр сайхан тэмдэглээрэй. За төрсөдөр минь өргөсөн хүн бол бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд телевизээр үзэн сууж аав ээжүүдтэй бүгдэнд нь баярын мэнд хүргье. Баярлалаа. Эцэст нь та бүхнийг өнгөрсөн 7 хоногийн шилдэг довтлогоо хамгаалттай хамт үлдээе. Блог, тоглолт гээд юм багцсан байгаа шүү. Дараагийн дугаарт илүү олон сонирхолтой мэдээлэлтэй уулзна гэдэгтээ итгэлтэй байна. Чао. Яар өвчлөх хэрэгтэй дээ. Довтлогод их л 50 хандаад байгаа. Мөнх золбоо гоёмсог оролтыг хийсэн. За Чингүн Ислам ирэх юм байна. Чингүн Исламны нөгөө талаар нь явсан өөрөө дайрсан довтлогоон дээр хаалт. Амжилттай болсон. Тийм бас үнэхээр аимшигтай нэг хаалт байлаа да. За өнөөдөр за ингээд энэ үед үзэгчтэй SJF-с засварлах захиалгаж байгаа юм байна. Модын санчир доор вэйнинг дөгсөн чат. Амжилттай болсон. Замх зэлбо бос тоглогчтой гаргасан бөмбөгөө таслуулсан ангаа эрдэнэ ганцаараа гараад ирсэн ган эрдэнэ хаалтанд орлоо. Эрхэм мэлгийн хаалт байлаа. Жогоо итгэлгүүл явчлаа даа эрдэнэ үз. За энэ жилээр рүүки 2 тамирчид орсон. Гайрдан жоохон эрт саарчлаа. Мөнхчөдөр маргадад шалтаад өгсөн ямар гоё гүйл ямар гоё төгсгөл вэ маргадаа. Хоёр дахь боломжийг Эрдэнэлээ үүсгэсэн Ууган Баяр багийн ахлагчийн шийдэлт мөн амжилтгүй. Төгөлдөр хурдан довтлогоон санчир зогсоо чадсаггүй ямар ганган төгсөл вэ? Хурданч байна, уранч байна энэ залуу. Одоо бол тоглолтын тооны харьцаа тэнцүү байгаа учраас аль болох барьж агаад дотлогоо хийж магадгүй юм. За тоглолттой байгаа тоглогч гэх юм бол мэдээж Эрдэнэ цогт сугар очир. Заганбаатар бөмбөг авсан. Эрдэнэ цогт дүүлгэн өндөр таарчлаа хамгаалж. За алдаа гарах хэрэг байхгүй. Эрдэнэ цогт баруун дайраад орсон дундаа шидлэг гүйцэтгсэн Очирбатыг Эрдэнэ цогт Бисэж найс баг тоглолтын тэргүүлтийг авсан. 3 секунд цэцэг бодост байгаа. Эрдэнэ дамжуултыг нь дасалжээ. Бисэж найс баг. Холбооны цомын шүвгийн 4-5 тамир. Багийн ахлагч хүн тоглолтын төгсгөл тоглолтыг гартаа авсан том шийдэлт байсан. Спортын тууртан тэр чигтээ MVP гэж уухаж байна. Эрдэнэ цогт за өөр 2 2 таад хол дамжуултыг өгсөн. Jordan Dodd
Ихийгөө л томцсон өөртөө нэгээр аяад явчлаа Jordan Butler. Миллер Янагилд дамжуулалтаар Аз 2-ыг судалсан алтан гэрдийн Аз 2. Яа. За эсрэггийн багийн алтчин дээрээс явчлаа. Яа. Дахиад харъя. Авсан дээрээс нь нүбэ. Хажуугаас Өсгөр Бүргэд бат мөгээр түүнийг амгаалж байгаа Бүргэд бат цаг байгуулсан Бүргэд бат маш хэцүү байлаас 3 онооны тогтолцоо амжилттай боллоо. Ай. Надах бison мөнцтэй дайдлыгийн акулуудыг үнэхээр сандрахж байна үзэгчтэй. Тэр дор SJP-с завсралх захиалгдсан. Тоглолтын цаг дуусахад ердөө 1.8 секунд. Түрүүний шидэлт Бүргэд бат мөнх хоёрын эсрэг өндөр хамгаалагчийн эсрэг яа. Энэ залуу тоглолтын эхлээс өөрөө мэдээд те шидээтсэн байхгүй юу да. Тэр нь одоо ингээ ашиг өгч штэ. Тэгэхээр том зүрхтэй байл.